Сайн байцгаана уу? Манай подкастыг сонсож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би маш энгийн боловч бодитоор хэрэгжиж болох нэг санааны талаар ярилцмаар байна. Энэ бол гудамжны нохой мууранд зориулсан олон нийтийн хооллох цэг буюу Community Feeding Station байгуулах тухай юм. Монголын хотуудад бид гудамжны нохой муурыг өдөр бүр хардаг. Зарим нь хогийн савнаас хоол хайж явдаг. Зарим нь өвөл маш хэцүү нөхцөлд амьдардаг. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн нэг хүн эсвэл нэг байгууллага шийдэх боломжгүй юм. Харин олон хүн жижиг алхам хийвэл бодит өөрчлөлт гарч чадна. Тиймээс өнөөдөр би яг хэрхэн олон нийтийн хооллох цэгийг эхлүүлэх вэ гэдэг талаар ярилцмаар байна. Нэгдүгээрт нь хооллох газар маш том байх албагүй. Зүгээр л амьтад тайван очиж болох булан байх хэрэгтэй. Жишээ нь орцны гадна тал, хашааны нэг булан, эсвэл машин багтаа тайван газар байж болно. Хамгийн чухал зүйл бол энэ газар хүмүүсийн замд саад болохгүй, мөн амьтад аюулгүй ирж болох орчин байх ёстой. Хоёрдугаар алхам бол жижиг хооллох булан хийх. Энэ нь маш энгийн байж болно. Жишээ нь 2 сав тавина, нэг нь ус, нөгөө нь хоол. Зарим хүмүүс жижиг модон хайрцаг ашиглаж болдог. Зарим нь бороо цаснаас хамгаалах жижигхэн дээвэр хийдэг. Хамгийн чухал нь савууд нь цэвэрхэн байх, ус тогтмол сольж байх. 3 дугаар алхам бол хөршүүдтэйгээ ярилцах. Нэг хүн ганцаараа хийх шаардлагагүй. Та орцны чат эсвэл хөршүүдтэйгээ ингэж хэлж болно. Гудамжинд байдаг нохой мууранд зориулж жижиг хооллох газар хий гэж бодож байна. Хэн хаяа багахан хоол эсвэл ус тавьж тусалж болох вэ гэж асуух хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүмүүс дэмждэг. Зарим хүн хоол авчирч болно, зарим хүн ус сольж болно. Ингээд нэг хүний ажил биш, харин олон хүний жижиг хамтын ажиллагаа болдог. 4-р алхам бол энгийн дүрм тохирох. Жишээ нь хоолныг зөвхөн нэг газар тавих, хоолны үлдэгдлийг цэвэрлэх, орчныг бохирдуулахгүй байх, усыг өдөр бүр шинчлэх. Эдгээр энгийн дүрм нь орчныг цэвэр байлгаж, хүмүүсийн ойлголтыг сайжруулдаг. 5-р алхам бол хоолны их үүсвэр. Зарим хүмүүс боддог нохой мууранд хоол өгөхөд их мөнгө хэрэгтэй гэж. Гэхдээ ихэнх тохиолдолд тийм биш байдаг. Заримдаа айлуудын үлдсэн хоол байж болно. Энэ нь цэвэрхэн халуун ногоо багтай жижиг хоол, будаа эсвэл хуурай нохойн хоол байж болно. Зарим ресторан, хоолны газар ч гэсэн өдөр бүр бага хэмжээний үлдэгдэл өгч чаддаг. Хэрвээ хэдэн хүн хамт оролцвол нэг хүний ачаалал маш бага байдаг. 6-р алхам бол нэг зохицуулагч хүн хэрэгтэй. Жишээ нь нэг гудамжинд нэг сайн дурын хүн байж болно. Тэр хүн хооллох цэгийг хянаж, ус байгаа эсхийг шалгаж, хүмүүсийн хооронд мэдээлэл дамжуулж болно. Энэ нь бүх зүйлийг илүү зохион байгуулалттай болгодог. 7-р алхам бол амьтдын тоог хянах. Хэрвээ боломжтой бол мал эмнэлэг сайн дурын байгууллагуудтай хамтарч нохой муурыг үржил хаалгах ажиллагааг хийлгэх. Энэ аргыг дэлхийд Trap Neuter Return гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл амьтдыг барьж эмнэлэгт ариутгал хийгээд үржлийг нь хаалгааг дараа нь буцааж гудамжинд тавихыг хэлж байна. Ингэснээр амьтдын тоо хэд их өсөхгүй болно. 8-р алхам бол мэдээлэл өгөх. Хооллох цэгийн дэргэд жижигхэн бичиг тавьж болно. Жишээ нь энэ бол олон нийтийн нохой мууранд зориулсан хооллох цэг. Хэрвээ хүсвэл ус багахан хоол нэмж болно гэж бичих хэрэгтэй. Ингэснээр хүмүүс ойлгож эхэлдэг. Зарим нь асууж магадгүй, зарим нь өөрсдөө оролцож эхэлдэг. 9-р алхам бол жижиг эхлэл.
Та бүх хотыг өөрчлөх шаардлагагүй. Хөдөө орон нутгийг ч гэсэн өөрчлөх шаардлагагүй. Зүгээр л нэг орц, нэг гудамж, нэг жижиг хооллох булан байхад л хангалттай. Ийм жижиг санаа аажмаар бусад хүмүүст жишээ болж чадна. 10 дугаар алхам бол санаагаа хуваалцах. Хэрвээ танаа гудамжинд ийм хооллох цэг амжилттай ажиллаж байвал зургийг нь авч болно. Тэгээд сошиал ертөнцөд хуваалцна. Магадгүй өөр гудамж бас ийм санааг эхлүүлнэ. Ингээд аажмаар илүү олон газар бий болно. Эцэст нь хэлэхэд энэ санаа маш том зүйл биш юм. Зүгээр л нэг булан, 2 сав, багахан ус, багахан хоол. Гэхдээ энэ жижиг систем олон амьтанд тогтмол хоол ус олж авах боломж өгч чадна. Хэрвээ та энэ санааг сонирхож байвал өнөөдөр нэг жижиг алхам хийж болно. Та орцныхаа гадна жижиг усны сав тавьж болно. Та хөрштөөгөө энэ талаар ярьж болно. Та нэг жижиг хооллох булан эхлүүлж болно. Ингээд бид хамтдаа илүү зохион байгуулалттай, олон нийтийн оролцоотой шийдэл бий болгож чадна. Өнөөдрийн дугаарыг сонссон танд маш их баярлалаа. Хэрвээ танд энэ санаа таалагдсан бол манай подкастыг дагаж мөн бусад хүмүүстэй хуваалцаарай. Дараагийн дугаарт дахин уулзцгаая. Баярлалаа. Thank you so much for listening Pulse Mongolia podcast. Follow this podcast, write a review, and share it with your friends and family. Together, we can grow this podcast and bring more awareness and compassion into the world.